Шинэ сурагч. Сайн уу найзаа? Өглөөний мэнд. Сайн. Сайхан амарсан уу? Тэр бүжин найз маань ирж байна. Сайн уу найзуудаа? Хоцорсон дуучлаарай. Уруулаа хурдан сургууль руугаа явцгаая. Өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирсэн. Найздаа тусалж дэмжээрэй. Сайн уу? Намайг Гавар гэдэг. Багшийг ангиас гарахад бүжин ангийнх нь хандан "Гавартай хэнд суухгүй шүү" хэмээн чангаар хашгирлаа. Үүнийг сонссон Гавар чимээгүйхэн ганцаар суув. Биеийн тамирын хичээл дээр хүүхдүүд баг болон тоглоцгож байв. Харин Гаврыг хэн ч багтаа авсангүй. Би өвгөн хамт тогломоор л байна. Даанч надад нэг ч найз байхгүй болохоор асуухаасаа ичээд байх юм. Гавраа, чи манай багт орчих. Бүгдээрээ хамт тоглоё гэж хэлэн бамбарууш Гаврын гараас хөтлөн найз нар дээрээ очлоо. Бүжин Гавартай хамт тогломооргүй байсан хэдий ч тоглоом үнэхээр сонирхолтой байсан учраас цааш үргэлжлүүлэн тоглов. Удалгүй гуйлтийн тэмцээн боллоо. Гавар өмнөх сургуульдаа гуйлтийн тэмцээнд төрүүлж байсан учраас энэ удаад ч мөн бусад амьтдыг хол орхин барайнд орж ирлээ. Тэмцээнд төрүүлсэн Гаврыг амьтад тойрон зогсон баяр хүргэлээ. Энэ нь Гаварт үнэхээр сайхан санагдаж тэр ихэд баярлаж байлаа. Гавар шилжиж ирээд хурдан хугацаанд ангийнхантайгаа ойлголцож олон шинэ найзуудтай болсондоо үнэхээр их баяртай байлаа. Шинэ найзыг олоорой. Туулайны зан чанарт тохирох үг нь аль вэ? Танай ангид шинэ сурагч ирвэл чи яаж хандах вэ?